Кино дуусны ар дээр ер нь залуучууд ер нь хэр их крашлав да. Залуучууд хойноос ч гүйжсэн нөхөр надад нэг юм айгүй юм инээдтэй юм шиг нэг гонигтэй юм зут руу түүх санаанд ордог байхгүй. Тэр нь болохоор ингээ нөгөө бид нар чинь тухайн үед Метрополис гэж бол үнэхээр гоё баар байлаа. За метро орж шоуддаг. За тийм байлаа штэ метро, Bricks, I Love гэл мэдгүй бид хэдийн яг нөгөө ид шоуддаг байсан нас болохоор ч тэр юм уу энэ баарнууд одоо хүртэл надад гоё байсан юм шиг санагддаг байхгүй. За тэгэл метрод шоудаад би ч одоо тийм амар оройдож чадахгүй нэг дөнгөж онгоогоол байж ахт нэг яасаа ороод нэг үнэхээр бүжиглэх гэж л орно тийм мөнгө зөнгө байхгүй штэ. Нэг кола аавна. Колагоо бүр ингээд өгтлөө заяа. Тэгэл өөртөө бүжиглж жаад нэг өнгөрөөгөл хоёр төхүүлэл гараад мөнгө байхгүй. Таксидаад гэртээ очингуудаа имээгээр ингээд цонхоор мөнгө шидүүлээд таксины мөнгө өгөөд би гэртээ орох хэрэгтэй байхгүй. Би яарч мөнгө авахгүй. Тэгээд такси цугаа явсан чинь хойноос ингээд амар жиптэй ингээд хоёр жип ингээд миний хойноос дагаад тэг ингээд нөгөө таксиг маань хашид зогсоогоод цонхоо онгоолгоод гуйж штэ машина ингээд зогсооч тхүү танилцъя тхүү мөхүү ингээд хойноос чинь дууцаар л сонсохгүй таксинд ингээд суугаа явчлаа гэд бэ хахата зогсож штэ гэ нөгөө таксины ахыг хүртэл ингээд ингээ нөгөө таксины хастаа ах нь аваар их гэдэг миний дүү яав та бууга танилцчихгүй да тэгээд энэ хүмүүсээр мөргүүлж гэдэг гүй би хаа буухгүй би л нөх мөнгө авахгүй энэ үрд явсан мөнгөө би төлж чадахгүй та гэртээ очиж буулгаад гэд тэгээд бүр арай гэж нэг гэрт очиод тэгээд хата манай байрны нөгөөдөлд очиод зогсож идэх үү би танд гэрээсээ мөнгө гаргаж өгнө гэж нуугаад тэгэхгүй болоо тэгээд амар хойноос нь залууч түгээл тэгс чинь таксиныхаа мөнгөийг амар цонхоор мөнгө шидээсээ өгснөө яаж тэрнээс амар ичж байгаа байхгүй өөрхөн амьд тэр мэдчихлээ тэгээд мөнгөгүй нэ хөө амар таньдаг зайлвал тийм л жилүүдээс шүү дээ.